Монгол улсын зүрхэн болсон нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдаад өдгөө 385 жилийнхээ ойтой золгож байна. Сүүлийн жилүүдэд хотын төвлөрөл огцом нэмэгдэж, Монгол улсын нийт хүн амын бараг 50 орчим хувь нь нийслэл хотод амьдардаг гэж хэлж болно. Нийслэл хотод хүн амын тоо ихссэнтэй холбоотой хөрсний бохирдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгааг эрдэмтдийн хийсэн судалгаа нотолсоор байна. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хувьд болохоор иргэдийн нэг хоёр үндсэн хөрсний бохирдлын төрөл байна гэж үзэж байгаа. Нэг гэр орлын нөхөн жорлон тоолботой одоо хөрсийг бохирдуулж байгаа асуудал. Нөгөөх нь бол одоо зах худалдааны төвтэй холбоотой хүн их талаар бохирдуулж байгаа ингээд нэг хоёр үндсэн төрөл байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ нэг 146 мянга орчим нөхөн жорлон байна. Тэр нөхөн жорлонгоос үүдэлтэй одоо нэнгийн бохирдол бол Улаанбаатар хотын хөрсийг бас тодорхой хэмжээгээр бохирдуулж байгаа. Манай газар зүйн хотын хүрээлэнгийн судлаачдын авсан судалгааны дүнгээр бол нийт дээжний 88 орчим хувьд нь нэнгийн бохирдол ямар нэгэн байдлаар илэрсэн. Энэ нь бол нийт Улаанбаатар хотын хэмжээний гэр орлын хувьд харьцангуй одоо өндөр одоо хувьтай бохирдол байна гэж үзэж байгаа. За нөхөн жорлонгоос үүдэлтэй бохирдол бол бас бид нар бас нэлээд одоо олон төрлөөр судалсан. Нөхөн жорлон маань яг ямар хэмжээнд хөрсийг гадаргын гүний хувьд болон гадаргын одоо өнгөн хэсэгт талбай ямар талбайг одоо бохирдуулсан бэ гэж судалж үзэхэд ойролцоогоор нэг 20 орчим метр зайд одоо тэр нөхөн жорлонгоос үүдэлтэй бохирдол байгаа. Манай Улаанбаатар хотын одоо нэг хашааны айлын одоо газар ойролцоогоор нэг 700 м2 газрыг батхад тэр газар бол тэр чигтээ бохирдчихсан байх тийм нөхцөл байдал үүссэн. Энэ 20 м дотроо нөгөө өндөр бохирдол нь одоо маш их олон тооны одоо бактерийн илэрч байгаа тэр бохирдол нь нөхөн жорлонгоос нэг 4 м зайд маш өндөр бохирдолтой. За бид нар бас гүний тархалтыг нь судалгааг хийх хэрэгцсэн. Унжаар одоо нэг нөхөн жорлонгийн гүн бол нэг 3-4 м байдаг. Тэгэхээр тэр нөхөн жорлонгийн гүн маань доошоо нэвчээд хамгийн гүндээ 9 м-т ямар нэгэн байдлаар одоо нэнгийн бохирдол илэрч байгаа. Тэгэхээр одоо хул хөрсний ус, гүний усыг одоо бохирдуулах тийм нөхцөл байдал байгаа гэдэг нь бол бидний судалгааны дүнгээс харагдаж байна. Улаанбаатар хот маань өөрөө нөгөө уулархаг бүст туулгын хүндэд байршдаг учраас нэг эрсдэлтэй зүйл нь нөгөө нөхөн жорлонгийн маань гүний ус нэвчилт гэдэг зүйл үүсчдэг. За энэ дээр бол ерөнхийдөө 2005 онд хийгдсэн тэр туулгын унтны усны хөөсрө бохирдсны бохирдлын судалгаан дээр одоо нэг Улаанбаатар хотыг тусаар хангадаг гэдэг 15 хуудгуудаас маань ихэнх нь нөгөө артезиус гүнээс усаа авдаг. Гिचих чинь 15% гэдэг нэгнээс нэг хичээл нөгөө гэцний өвч үүсгэж бактери илэрчиж байгаа байхгүй юу. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө гэр хорооллын нөхөн жорлонгийн өвтгөн шингэн маань нөгөө хөрсний усаар дамжин нэвчих эслүүд үүсэж байна. Тэгээд эдгээр маань Улаанбаатар хотод уулынх учраас уулынхаа хэвийг даган урсаад хамгийн эцсийн цэг нь туулгал болчихж байна. Тэгэхээр туулгалын бүсдэр бас ийм хоригдлууд үүсэх боломжтой байна гэдэг. Улаанбаатар хотын гэр хорооллын бүс хамгийн их хөрсний бохирдолтой байгаа нь хөрс рүүгээ бохироо шингээдэг нөхөн жорлонтой шууд холбоотой. Энэхүү нөхөн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол нь нам, гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар иргэдийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлсөөр байна. 2000 оны их үеийн судалгаанууд дээр ерөөхдөө их усэр хайгаад байгаа байхгүй юу. Юунаас эхэлж бохирдож байна, ямар их усөртэй, ямар төрлийн бэлгүүнээр бохирдож байна, тэр нь ямар тархалттай юм ингээд. За түүнийхэн дараад нь жижиг 2010 оноос эхлээд судалгаанууд ерөөхдөө бол тархалтай үнэлээд за бохирдол нь бол гэр хорооллын үнс, машин засвар, гоохон хэвтэлчдэг юм гэдэг тодорхойлонгуудаа дараад нь түүний тархалтыг үнэлээ. Хаагаараа их бохирдолтой, хаагаараа бага бохирдолтой байгаа юм. Утга дэвсгэрийн хэдэн өөр бохирдолтой байгаа юм гэдэг асуудал гараад ирж байгаа. За тэгж байгаа ихэд 15 оноос хойш энэ сүүлийн үед Монгол Улсын сургууль дээр хийгдэж байгаа судалгаанууд академитай хамтарсан судалгаанууд дээр яаж ярих голдоо нөгөө хүний эрүүл мэндийн нөлөөллийг сонирхож эхэлж байгаа байхгүй юу? Яг хөрс нь юугаар бохирдод байгаа, ямар их хөрсөөр бохирдож байгаа, яаж бохирдсон, бохирдол нь хэр тархалтанд орсон. Тэндээсээ хүн рүүгээ яаж нөлөөлж байгаа, ямар нөлөө үүсэж байгаа гэдэг талаас нь судалгаанууд мэдээлж байна. Энэ дээр хамгийн гол дүн анагаахын бактери хийсэн гэр хорооллын гидсний өвчлөлийг судалгаа гэдэг байхгүй. Ерхэдөө бол ингээ харж байхад долоон буудал, сонгон хайрхан, толгой чангалтай гэдэг адлын гэр хорооллын бүсүүдээр ингээ явж байхад Улаанбаатар хотод амьдарч байгаа 100 хүүхдэд энэ гидсний өвчлөлийн хэмжээ 17-аас 32 гэдэг. Маш өндөр гэсэн үг дэлхийн хэмжээнд. Тэр ерхэдөө бол энэ нөхөн жорлон чихээс гэр хорооллын бүсийн хүүхдийн өвчлөл өндөр байна гэдэг чинь бидний амьдарч байгаа орчин ерхэдөө нэлээд асуудалтай байгаа юм шиг байгаа. Манай Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаа байна. Бусад байгууллагууд хийсэн судалгаа байгаа. Энэ судалгаанаас харахад бол хотод маань хөрсний бохирдол 88%. 88% нь ямар нэгэн нангийн ургалт байна, ямар нэгэн мөөгөн зүрх хөрсний ургалт байна гэж гарсан. Тэр тусмаа гэр хороолол дотор бол илүү их одоо 93%-тайгаар бүр өндөр хувьтай бохирдолтой гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хөрсний бохирдлын маань
нэг гол шалтгаан нь ердөөсөө нөхөн ойл мөрөө өөрөө маш их одоо хөрсийг бохирдуулж идэг. Тэрүүгээр дамжаад нөгөө хүний хөлийн газар учраас хүн хаана алхаж хүрнэ тэр хэмжээгээр хөрс манд бохирдоод явж идэг. Тийм учраас энэ маань эргээд манай Монгол улсад тэр Улаанбаатарт маань 0.5 хүртэлцний хүүхдэд маань дулааны удирдлагын гидсний халдвар байдлаар илэрж идэг. Бид бүхний хамгийн сайн мэддэг цусан солго өвчин, за салинлоо зүтсэн гэдэг өвчнүүд маань байж байна. Энэ өвчлөөр бол дэлхийд одоо нийт 600 гаруй мянган хүний нас баралтыг үүдчихэд. Тэрний бол одоо 10 хүртэлх хувьд нь бол ихэнх тохиолдолд нь бол ер нь бол 10-аас доош насны хүүхдүүд энэ хүү халдвараар өртөж ямар нэгэн байдлаар нас барах хүртэл хэмжээнд аюул тарьж идэг юм өвчлөлүүд гэж байгаа. Энэ нөхөн жолонгоос гарч байгаа одоо бидний энгийн яриагаар бол бид нар одоо нэг өмхийн үнэр гэж ярьдаг. Энэ маань одоо амиакийн хийч байдаг юм ямар нүүрслэг хийж хүчлэг хий агуулж ялгарч идэг учраас энэ маань 0-5 хүртэлцний хүүхдүүд маань гүйснүүд дархлаад цогцог чадаагүй хүүхдүүдийн маань бие бүтцэд өөрчлөлт өгөх хэрэгэд дархлын систем гинтэх ийм онцлог шинжүүдийг үүсгэж идэг. Сонгон хайрхан дүүргийн 43 хорооноос 33 хороо гэр хороолол бөгөөд 58,000 гаруй хашаанд 62,000 гаруй өрх амьдардаг. Эдгээр өрхүүд 52,283 ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа бүртгэгдсэн байна. Тиймээс хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилтыг дэвшүүлэн дүүргийн засаг даргын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр хорооллын 10,000 айл өрхийн ариун цэврийн байгууламж шинжлэх төслийг хэрэгжүүлэхээр тусхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн А26 дугаар тогтоолоор төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Сонгон хайрхан дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2020 онд батлахдаа бид бүхэн 4-5 томоохон зорилтыг тусгасан. Уг одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт замын шүлжээг нэмэгдүүлэх, гэрэл нэмэгдүүлэх, за сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд энэ ажлууд маань тусгагдсан. За түүнээс онцлоод бол энэ гэр хорооллын нүхэн ойлог одоо эко сурвалдаг нүхэн ойл болох энэ одоо хөтөлбөр байгаа. Тэгээ ингээд сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо төлөөлөгчдийн 2021 оны А4 26 дугаар тогтоолоор сонгон хайрхан дүүрэг нийслэлийн хэмжээнд анхны хөрсний бохирдолгүй дүүрэг болъё гэж тогтоолоо гаргасан. За сонгон хайрхан дүүргийн хувьд бол 90,000 одоо орчим өрхийн 70 орчим хувь нь яг дангаараа гэр хороолдог. Энэ одоо гэр хороол дунд маань 50,000 орчим нүхэн нойл байна гэсэн ийм судалгаа бий. За нэг нүхэн нойл айлын одоо тий хашаанд байгаа нүхэн нойл жилдээ 8-аас 10 тонн бохирыг шууд хөрсөнд шингээд. Тэгэхээр чинь 50,000 нүхэн нойл жилд ингээд маш их хэмжээний бохирыг шууд хөрсөн шингээж байгаа байхгүй. Энээс ангижръя яаж одоо ямар шийдэл гарах вэ гэдэг. За бид бүхэн одоо тооцоолъё гэж судалгаа гаргаад за эхний энэ 2020-оос 24 онд 10,000 одоо айлын нүхэн ойлог эко нүхэн ойл болох энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Тус төслөөр хөрсний бохирдол үүсгэгч уламжлалт нүхэн жорлонг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу сорулдаг ариун цэврийн байгууламжаар солих ажлыг хийж байгаа юм. Энэхүү төслийг сонгон хайрхан дүүргийн захиалагчийн алба, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газар хэрэгжүүлж байгаа бөгөөд 10,000 сайжруулсан ариун цэврийн байгууламжийг шинжлэх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Монгол улсад мөрдөгдөж байгаа MSM 50-24 гэдэг стандарт нь ямар учиртай юм бэ гэвэл гэр хорооллын айлуудыг хашаанда яг ийм стандартын 0-той ариун цэврийн байгууламжтай байна гэдгийг баталж өгсөн юм стандарт байгаа. За энэ стандарт нь энгийн үгээр хэлэх юм бол айлын нойлыг бетон доторлогоотой айлаас гарч байгаа бохир усыг энэ танкнд хоригдлуулад зөөж тээвэрлэх гэж байгаа асуудлыг л ярьж байгаа маа юм нойлын хувьд. За бид одоо 21 онд ажиллаа эхлээд 200 айл туршилтаар хийж үзсэн. За 200 айл маань туршилтаар гэдэг маань одоо үнэхээр энэ өвлийн хүүтэнд 6 сар хөлдөж байгаа энэ ус хөлдөж байгаа үед айлууд маань яг бидний хийх гээд байгаа нойл нь айлын шаардлагыг хангаж гинэ үгүй юу? За цаашдаа олон тоогоор үйлдвэрж болох уугүй юу гэдэг асуудлыг туршиж үзсэн маягаар 21 онд 200 айлыг хийсэн. За 200 айлыг хийгээд бид нэр 6 сарын өвлийн хөлдөлтөө даваад айлуудынхаа хэрэглээ нь яг бидний тооцсноор манай инженеруудын тооцсноор 4-6 ам бүлтэй айлын хагас жилийн усны хэрэглээ нь 4-6 тонн байна гэд манай инженерүүд тооцоод бид нар яг нэг 4 тонн багтах худгийг эхний 200 айл дээрээ туршиж үзсэн. За тэр худаг маань бол амжилттай байсан учраас бид нэр дараагийн хорооддоо олон тоогоор бидний нойлыг хийж эхлүүлсэн. За бид нар энэ хөрсний бохирдлого болох ажлыг 2 үе шаттай хийж байгаа. 2020-оос 24 оны хооронд 10,000 айлын ариун цэврийн байгууламжийг шинжилж байна. Одоогийн байдлаар 6,400-500 айлыг бүрэн шинжилчихэд байна. За 24 онд үлдэгдэл 3,400-500 хийгээд дуусна 10,000 айл.
4 жилийн хугацаанд 10,000 айлын стандартын ариун цэврийн байгууламж руу шилжүүлвэл сонгон хайрхан дүүрэг хөрсний бохирдлоос 30% салж байгаа гэсэн үг. За бид нэр 24-оос 28 оны хооронд үлдэгдэл 30,000 хийгээд 30,000 буюу үлдэгдэл 70% хийгээд сонгон хайрхан дүүргийн хөрсний бохирдлого анхны дүүрэг болохоор зорж ажиллаж байна. За бид энд төслийнхоо зөвхөн одоо энэ ариун цэврийн байгууламжийг шийдэж өгөхөөс гадна айлдаа бас нэг шаардлага тавьж байгаа. 10 ширхэг шилмүүлт мод тариад өгөөч. Энэ нойлыг тавьсан айл болгон хашаандаа 10 модоо худалдаж аваад энэ ажлыг эхлүүлсэн. Нэг ёсондоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил маань хөрсний бохирдлоо багасгах ажил хоёр маань хоорондоо уялдаа холбоотой иргэдийн оролцоо бас энэ дээр хамгийн чухал байсан гэж бас хэлэх ёстой. Одоогийн байдлаар бол 60-аас 70,000 ширхэг 3 настай технологийн дагуу үрээр тарьсан нарсны суулгацсан айлын хашаанд тариулчаад байна. Нарс гэдэг мод маань бол өөрөө биологи, экологийн хувьд бол бас нэлээд онцлогтой юм мод. 6-аас 8 жилийн хугацаанд шилмүүсээ ингээд сольж байдаг. Энэ утгаараа бол одоо нэг дор бөөнөрөө хайдаг учраас тэр шилмүүс нь ихэнх нь байж идэг учраас ингээд үйл зөнгөө ингээд мөг ногоон мэт харагддаг. Нөгөө талаас бол эрүүл ахуйн ач холбогдолтой. Яг гэх юм бол энэ шилмүүс модон дотроос нарс бол өөрөөсөө энэ питонцид гэдэг ийм агаарыг цэвэршүүлэгч ийм бодисыг ялгаруулдаг. За энэ нь бол агаарт байгаа нян одоо бусад одоо бактерийг одоо алж устгадаг гэдгээр бол агаарыг маш сайн цэвэршүүлдэг ийм одоо биологийн онцлогтой. За хоёрдугаарт нь бол мод тарьснаар бол тэр хөрсний үржил шим, за нөгөө талаар бол одоо тэр илэгдэл эвдрэл бусад одоо хорт нөлөөллийг одоо сайжруулахад одоо чухал ач холбогдолтой. За нөгөө талаар бол мэдээж хэрэг манай энэ гэр хороолт айл болгон хашаанд 10 мод тарьчих юм бол яванд одоо тодорхой хугацааны дараа Улаанбаатар хотын гэр хороол маш сайхан одоо ногоон болж харагдана. 4 жилийн хугацаанд бид бүхэн 10,000 эко нойлыг шинжилт дууснаар мөн одоо гэр хорооллын маань 10,000 хашаанд 100,000 одоо ногоомод ургаж байна гэсэн ийм тооцоол гарч байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэгч сонгон хайрхан дүүргийн захиалагчийн алба, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар нь төсөлд хамрагдсан иргэдийн ариун цэврийн байгууламжийг соруулан төвийн бохирын шугамд нийлүүлэх ажлыг 8 жилийн хугацаанд төлбөртэйгээр хийснээр эргээд өртгөө нөхөх бизнес төсөл бөгөөд нөгөө талдаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон эрсдлээс сэргийлж байна. Эко нөхөн нойлын маань одоо бас давуу талуудсаа өнгөрсөн 2023 онд тэр их үерийн үеэр гарсан. 2-3 удаагийн баруун зүүн салаа толгой чиглэл үер болсон. За энэ үерт бол нөгөө эко нөхөн нойл тавьсан айлуудын нөгөө нойлд байгаа бохир үерийн өстэй холилдож урсаагүй учраас бас хөрсний бохирдол. За тэр үерийн дараах хүндрэл энэ одоо бас нэлээд ажлыг хөнгөвчилж одоо бас эерэг нөлөө үзүүлжсэн гэж ойлгож болно. Төрөөс одоо нийслэл хоттой өмчлөхөөр 0.7 газар авч байгаа шүү дээ. Тухайн хашаандаа нэг 40 жил амьдэрсэн байгаа айл бол одоо биднийг яваад очиход эрүүл газаргүй болсон байна. Яагаад гэвэл 40 жил 4-5 нойл сэлгээд ухсан байна шүү дээ. Дүүрээд ирэхээр дараа л шинэ газар ухдаг. Үндсэндээ хөрөнгө нөхгүй юу? Нойл газар нь. Тэр хөрөнгөө одоо нэг нойл жорлонгийн нөхөх хусаар дуусгах нь шүү дээ. За ач холбогдлын хувьд манай юм эко ариун цэврийн байгууламжтай болсноороо энэ айл хашаандаа ахиж нойл ухах шаардлагагүй бол. За би энэ хүү хороонд 20 дахь жилдээ амьдарч байна. Нөхөн жорлонтой байсан учраас нөгөө нөхөн жорлон дүүрдэг гэдэг нэг амар том асуудал байдаг. Тэгээ одоо нөхөн жорлон дүүрэхээр нэг газараас нөгөө газар руугаа ухаж ингэж хөрсний бохирдол их байсан учраас 39 дугаар хороо буюу сонгон хайрхан дүүрэгтэйгээ хамтраад одоо энэ бионойлын төсөлд хамрагдсан байгаа. Тэгээд бионойлд хамрагдсанаар нэгт хөрсний бохирдолгүй болоод хоёрт хашаандаа ямар ч нөх шууд ухах одоо хашаан дотор ямар нэгэн ням бактери үүсэх тийм юу байхгүй болсон. Манайх энэ одоо олон жил болсон хүүхдүүдтэйгээ тий. Тэгээ одоо модон жорлонтой байсан 2-3 ахид сольсон. Тэгээ нөхөө дардсан байгаа. Тэгээ энэ жил яг энэ хорооныхаа уулзсан эмтэнтэй ярьж гад энэ сордог ийм нойлтой болсон. Нойл чинь одоо ингээд сордог болохоор ерөөсөн юугүй юм. Хөрсөн дээр одоо ямар ч нэгэн тийм бохирдол байхгүй сайхан болох юм байна. Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах ариун цэврийн байгууламжийг шинжлэх төсөлдөө биоэргэл хайрхан компани худгийн дугуйвч буюу кольцоог 1500-ийн диаметртэйгээр 90 см болон 135 см өндөртэй таг улны хамт 250-аас 350 маркийн бетоноор үйлдвэрлэн нийлүүлж хамтран ажиллаж байна. Энэхүү кольцоог үйлдвэрлэхдээ
төвөөс зүгтэх хүчний буюу центрифугийн аргаар нэгтршүүлж, уур дулааны боловсруулалтанд тусгай камерт тодорхой хугацаанд дараалалтайгаар хатааж үйлдвэрлэдэг нь кольцооны бат бөх чанарыг нэмэгдүүлдэг. Био эргэл хайрхан компаниас авчирсан кольцоогоо төсөөл хэрэгжүүлж буй сонгон хайрхан дүүргийн захиалагчийн албаны ажилчид витум буюу хар төрөлхийг дүрхэж хэрэгжилж байна. Энэхүү витум буюу хар төрөлхийг ашигласнаар кольцооны насжилт удаашрах бөгөөд ус чигнээс хамгаалах гэсэн олон давуу талуудтай. 2021 оноос хойш сонгон хайрхан дүүргийн захиалагчийн албан нойлын бүхээгний төслийг хийж хэрэгжүүлж байна. Одоо яг миний ард ажил нь явагдаж байна. Энэхүү бүхээгний ажил нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу метр 20-ыг харьцан метр 20 см-ийн хэмжээтэй 4-4-ийг харьцах угаалкаар 0.8 мм-ийн зузаантай нэмгэн төмрөөр дүүргэлтэй ажлыг хийж байна. Сонгон хайрхан дүүргээс ариун цэврийн байгууламжийн төслийг хэрэгжүүлэхдээ Шинжлэх ухааны академийн газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарынхан, Монгол улсын их сургуулийн шинжлэх ухаан судлалын газар зүйн тэнхимийн багш нартай хамтран хөрсний судалгаа хийж, судалгаа шинжилгээний үндсэн дээр энэхүү төслийг эхлүүлсэн. Нөхөн жарлангоос үүддэг хөрснөө бүртлэг яаж уруулах вэ гэвэл ерөөсөл энэ нөхөн жарланг ямар нэгэн байдлаар сайжруулах, энийг солих, өөрчлөх тийм арга хэмжээ авчиж л одоо энэ бохирдлыг бууруулах боломжтой. Тэгэхээр энэ нөхөн жарлангоос үүдэлтэй ямар төрлийн бохирдлууд одоо бидний амьдарч байгаа энэ орчин нөхцөл бий болгоод байна гэвэл ерөөсөл нэг үндсэн асуудал нь бол нянгийн бохирдол. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд бидний одоо амьдарч байгаа энэ орчинд тархаснаас үүдээд бидний эрүүл мэндэд эргээд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Тэгэхээр энэ ариун цэврийн байгууламжийг бид нэр арай боловсронгуй, арай одоо юу гэдгийг орчиндөө одоо тийм бохирдол багтаа ариун цэврийн байгууламжаар солихоос өөр сонголт байхгүй. Улаанбаатар хотын бас тодорхой дүүргүүд, тухайлбал одоо сонгон хайрхан дүүргийн хувьд бол тодорхой тооны айл өрхийн одоо нөхөн журланг бол сорулдаг ариун цэврийн байгууламж авах нь сольж байгаа нь. Хөрсний бохирдлыг бол одоо миний сая хэлдэг тэр бохирдуулагч зүйлсээр бохирдохоос сэргийлж байгаа. Тэгээд тэр нянгаас үүдэлт одоо хүний эрүүл мэнд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах тийм одоо дам одоо эерэг нөлөөллүүдийг бий болгож байгаа. Сонгон хайрхны жарлангийн төсөлтөд сүүлийн 2 жил мониторинг ажил хийж үзэж байна. Ихэдэн бол тэгээд ингээ харж байгаа яг ихнийх нь бол нөхөн жарлангуус сүүлийнх нь нэг цайдаг жарлан багц технологийн жарлаа. Зарц хөрсдөд дүнгээс нь харж байхад нэгдүгээр нь бохирдлыг маш их бууруулж байгаа. Яг тэр хуучин нөхөн жарлангийн хавьд шинэ авсан жарлангуудаас ингээ дээж аваад үзэхээр Улаанбаатар хотын хөрсний бохирдлын нэг том асуудал нь хар тоглох нэлээд өндөр гарч ирдэг. Хоёрдугаарт нь цайр, тэгээд зис зарим газруудаар за тэгээ хүнцэл өмнө хийгдсэн судалгаанууд анхны туршилтын мониторингээр авч ажиллаж харж байгаа зэрэгтэй бол одоо янз бүр өвчин үүсгэж бактериуд агуулмжтай түрүүний хэлдэг хар тоглох цайраа бохирд маш ихтэй хэвээр хөл агуулмж давсан дүнгууд гарч ирсэн бол сүүлийн 2 жилийн хугацаанд шинээрэн жарлан суйлуулсан газар жарлан усч байгаа газрууд ихэдэн бол бохирдлын хэмжээ нэлээд буурч байгаа. Ихэдэн бол хуучин жарланган дараад нэг шинэ жарлаа ашиглаад эхлэнгүүт одоо тухайн өмнө авсан зэгээс авсан дээжтэйгээ харьцуулахад зарим түрүүний зарим нэг хүнд элементүүдийн агуулмж 20-60% буураад байгаа байхгүй юу. Эко нөхөн ойлыг шинжилснээр агаарын, хөрсний, за орчны бохирдол гэсэн ийм 3 одоо томоохон асуудлыг нэг дор цогцоор нь шийдэх ийм одоо боломж үрдэж байгаа. За энэ жил бол одоо үлдэгдэл 3300 айлын эко нөхөн ойлыг одоо хийгээд 9 сарын 1 гэхэд бид хүн 100000 нөхөн ойлыг одоо соруулдаг ийм одоо нөхөн ойл болгоно. За энэ хөтөлбөр маань цаашаа одоо 2020-с 24 он, за 24-с 28 он гээд үргэлжлээд явна. Үргөөч өгсөн ийм одоо томоохон төсөл хөтөлбөр болж хэрэгжиж байгаад одоо бас туйлын баяртай байгаа. Хөрсний бохирдол нь таны гэр бүлийн, таны үр хүүхдийн амьсгалах агаар, уух ус, идэх хоол хүнстэй холбоотой маш том асуудал. Тэр ч утгаараа иргэд хог хаягдлаа ил задгаа хайдгүй байх. Уламжлалт нөхөн жарлангоос татгалзах нь хөрсний бохирдлыг бууруулахад голлох нөлөөг үзүүлэх юм. Ирээдүйн хойч үеийнхээ эрүүл сарвал өсөж торних, иргэдийнхээ эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болохоор сонгон хайрхан дүүрэг зорин ажиллаж байна.